Бээжин хотод олсон уулзалтын дараа Ши Жинпин Владимир Путинаар Америк нэгдсэн улсын хэрэгжүүлэх гэж байгаа Алтан бамбай пуужингийн хамгаалтын системийг шүүмжилж, дэлхийн аюулгүй байдлын тэнцвэрт эрсдэл үүсгэж болцсошгүйг сануулсан хамтарсан мэдээлэл гаргалаа. Мөн ойролт орнын нөхцөл байдал, Ираны асуудлыг хэлэлцэж, гал зогсоох яриа хэлцээрийг үргэлжлүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгджээ. Талууд худалдаа технологийн салбарт хамтран ажиллах 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан ч Оросын хувьд Европын зах зээлд алдсан боломжийг нөхөх чухал ач холбогдолтой Сибирийн хүч 2 байгалийнхын хоолойн төсөл дөрвтэй агц гарсангүй. Сүүлийн жилүүдэд Хятад Оросын хамтын ажиллагаа эрчим хүч, батлан хамгаалах худалдаа технологийн салбарт өргөжж байгаа бөгөөд барууны орнуудын хориг, дарамтын эсрэг хамтын байр сууриа илүү тодорхой илэрхийлэх болсон юм а. Гэхдээ ажиглагчид Путиний энэ удаагийн альчлалыг эдийн засгийн үр дүнгээс илүүтэйгээр түүний нэр хүндийг өсгсөн улс төрийн бэлэгдлийн шинжтэй үйл явдал болсон гэж дүгнэж байна. Хэрв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл Тэнгэр Капитал үнцаасны компанитай 7711 TIC2 72 дугаарын утсаар холбогдоорой.